За сайн байцгаана уу? Favorite байна. За би өнөөдөр та бүхэндээ Валентин удахгүй болох болохоор гоё хайр сэтгэлийн юм одоо хөнгөн тиймэрхүү уншлага хийя гэж бодлоо. За тэгээд ойрын хугацаанд бас нэг уншлага ерөөсөө хийх ямар ч нэг сонирхолгүй байгаад байсан. Тэгээд ерөнхийдөө өөр дөрөө нэлээд жоохон төвлөрөөд өөрийгөө ажиглаад иймэрхүү одоо цаг хугацаа өнгөрүүллээ. Тэгээд та нарыгаа бас ингээм мартаг байгаа. Тэгээд саяхан бас Instagram дээр нэг pick up pile reading оруулсан. Тэгээд хүмүүст бас айгүй хөөрхөн байх шиг санагдаж шиг байсан. Тэгээд ойрын хугацаанд бас ер нь жоохон эргэн тойронд нийгмийн байдал ч гэсэн улс төрийн байдал ерөн дэлхийн өнцөг болон бүрт Монголд ч байна уу, тэр Америкт, Австрали ч юм уу хаач байна гэсэн ер нь жоохон нийгмийн сэтгэл зүй бас айгүй хэцүү байгаатай холбоотой бид нарт бас тэр нь ингээд нөлөөлөд байгаа юм болов уу гэж би бас ингээд харж байгаа. Тийм болохоор нэг тийм амар юу ахгүй тий хүнд биш нэг тийм гоё хөнгөн тийм гоё хайр сэтгэлийн юм гоё юу гэдэг яг одоо бодож байгаа хүнтэйгээ одоо Валентинаар ямар хөө байхаар байна вэ гэдэг юм эсвэл тэр хүн нь тэнийг юу гэж бодож байна вэ гэдэг юм тий. Тиймэрхүү одоо юм хөнгөн зугаад байдлаар юм мэрхий гэж бодлоо. За тэгээд хэлээ. Миний карта сонголтын картуудаа гаргаад ирье. За нэгдүгээр групп. За хоёрдугаар групп. Боёо хэвчлээ. Энийг ингэдэг дөө. Зүгээр ингэ би өөрөө тоглож идэхгүй болохоор ингэж гаргаж ирэхээр. Би ингэ гоё юуг нь харуулахгүй байгаад сонгох гэдэг аахгүй. Окей. Өдрийнх нь нутгийг харуулахгүйгээр за энэ нэгдүгээр групп нэгдүгээр групп дээр болохоор энэ чулуу твтийн clear quartz гэдэг байгаа юм. Ер нь л айгуу гоё тунгалаг юм чулуу байна. Хоёр дахь групп болохоор энэ харчлаг твч. Харчлагтайд за гуравдугаар групп болохоор энэ clear quartz, энэ rose quartz гэдэг энэ болохоор нөгөө obsidian гэдэг чулуу хаа тийм. Цэнийг гэдвч. Тэгээд чулуунууд бол тэгээд ер нь бол айгүй гоё юм. Ичдтэй мэлээ. Би чулууны ичдийг бас мэдрээд байгаа ойр үед. Өмнө болохоор зүгээр л баг сонирхол авсан юм. Нөгөө нэг юм хүм мэрэг хийдэг. Мэрэг тарot шаналтай хүмүүс ч ерөнхийдөө янз бүрийн юмрхонод аюу хэрэглээд идэг. За би зүр сонирхоод авч ирсэн. Тэгсэн ч юм бас тэгэхээр аюу нөлөөлдөг юм байна лээ. За тэр жоохон тэгээд хэдүүлэн уншлагатаа орё. За уншлагаас өмнө хэдүүлээ. Жоохон энерги харуулсан. За тэгээд одоо романтик харилцаатай байгаа тийм тэр хүний ингээ бодоод төсөөлөөд сэтгэлдээ мэдэрч байгаад яг одоо алийг тий сонгохыг хүсэж байна вэ гэдгийг хараа. Тэгээд тэгэл эсвэл ингээ зүгээр ингээ хайртай хүний ботомж болно. Одоо заалж романтик харилцаатай хүн гэхгүй тий бас single хүмүүс гэж болно шүү дээ. Зүгээр л ингээ гоё ингээ хайрлаж авдаг тэр хүний бодоод сонголтоо хийж болно. Тийм болохоор би ойлгоход заавал романтик гэхгүй тий ийм одоо юу байдлаар өргөн үрээтэй байдлаар мэрээ тайлбарлах гэж тийя. За сонголтоос мэлэдүүлээ нэгдүгээр группийнхаа анхлагтаар яа. За та нар маань ийм гоё томтлох гоё чулууг сонгосон. За сонголтын карт нь болохоор I'm regretting my previous action гэнэ. За тэгэхээр таны одоо ингэ бодож байгаа тийм хүн чинь болохоор саяхан одоо танд хийсэн ч юм уу те танд хийсэн ч юм уу ер нь тэр үйлдэл байж болно. Эсвэл тэрэндээ айгу харамсаж байгаа гэж гарч ирж байна. Тэгэхээр одоо бол ерөнхийдөө ингэ тохон харамслын энерги байгаад болохоор юу байхгүй байгаа гэж магадгүй холбоогүй байж магадгүй байгаад харагдаж байна. За энэ ямар харагдаж байна гэхэд яа ингэж төрчих юм уу? Ингэж төрчих. Тийм тэгэхээр одоо хостоо хүмүүсийн хувьд no contact ч юм уу эсвэл хайртай зүгээр л одоо аав ээж ч юм уу эсвэл ах トゥ
яс нөртөө бодсон бол зүгээр одоохондоо харилцахгүй байгаа хүн ч юм уу тий. Тэгээд ер нь бол таныг одоо энийг сонсож байгаа хүн таныг бол ингээд жоохон гомдоосон юм шиг байна. Тийм гомдоосон тийм байдалтай харагдчих. Тэгээд тэрнээсээ болоод нэлээд харагдаад байгаа тий. За нэгдүгээр бүртгэл сонгосон хүмүүс юм байна. Хайртай хүн. За тэр хоёрын энерги одоогийн нөхцөл байдал юм байна. Ямар мессежүүд гарч ирж байгаа юм бэ? За Red love me. За. Таны өмсөн бүх юунуудаа гаргачаал хэдүүлээ. Тайлбарлая дөө. Эсвэл одоо ингээд харилцаатай байгаа хүмүүс байж болно. Тийм тэгэх юм бол ер нь жоохон харилцаатай байгаа хүмүүсийн хувьд болохоор одоо жоохон нэг тийм харилцаа нэг одоо бодсон шиг гоё байхгүй байгаа тийм. Энэ жоохон нэг тийм нэндээ хилээгүй ч юм уу, илэрхийлээгүй зүйлсүүд аягүй байгаа. Хоёр тал ер нь жоохон ингээд түр ингээд засалга авсан ч юм уу, ийм их энергиуд бол мэдрэгдэж байна. За. Тэгээ бас энэ хүн ингээд таны өөрт нь жоохон сэтгэлгүй болсон гэж бодож магадгүй. Эсвэл ингээд таныг ч юм уу тийм энэ жоохон. За тэгээд ер нь аюу тийм харилцаанд юу гэдэг нэгдгээ уулзаал одоо энергийн төвшөнд ч тийм нэгдгээ уулзаал ингээд харилцаа гоё байгаа, хамж асуудалгүй байгаа гэхээсээ илүү ер нь хоёр талд хоёулаа би яг энэ хүнд одоо ингээд сэтгэлтэй юу дээ, хайр сэтгэлтэй хүмүүсийн хувьд болохоор би энэ хүнд яг ингээд сэтгэлтэй юм уу? Энэ хүн бит хоёр ер нь одоо цаашдаа хэр одоо нийлэмжтэй байх юм, тааламжтай байх юм, тэг тарамжтай байх юм. Би ирээдүйд юу хийж байгаа лээ, энэ хүн юу хийж байгаа лээ, бит хоёрын ер нь зорилго одоо сэтгэл байгаад ингээд зорилго маань ирээдүйн маань ингэж нийлэх билүү, тэг огтлолцох билүү гэсэн ер нь нэлээд одоо энэ хайр сэтгэл гэхээсээ илүү өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилго карьер ч гэдэг юм уу тэг иймэрхүү зүйлс дээр хоёр тал ингээд төвлөрсөн байгаа байдалтай. Тэгтээ одоо ингээд одоо төвлөрж байгаа ч гэсэндээ бас ингээд нэг ингээд юу гэдэг сэтгэлтэй ч юм уу тэг хамт ингээд өнгөрүүлж ирсэн дурсамж тиймэрхүү зүйлсүүд байдаг болохоор бас ингээд энэ харилцааг түр хоошин тавиад өөрийгөө гэж байгаадаа бас жоохон нэлээд тийм одоо ингээд юу яагаад байгаа гэх юм уу одоо сэтгэл нь ингээд зовноод байгаа. Тийм тэр нь ингээд өөрийгөө одоо ер нь бол баг өөрийгөө сонгож байгаа гэх юм уу сонгоод байгаадаа ингээд энэ харилцаа нь ингээд юу яахгүй байгаадаа сэтгэл зүтгэл ингээд өмнөшгөө гаргаж чадахгүй байгаадаа бас ингээд аль тална гэж бол би харж байна. Аль тална л ер нь жоохон ингээд таагүй болоод те ингээд яваад байгаа юм нэр үйл харагдаж байна. Тийм ээ тэгээд энэ гол ингээд энерги ч гэсэн ингээд perseverance гэсэн үг аахгүй энер болохоор би ингээд өөрийнхөө зорж байгаа хийгэж бодож байгаа бүхэлдээ ингээд хийж чадна гэдгийг мэдж байгаа гэсэн үг аахгүй юу. Тийм тэгэхээр яг одоогийн нөхцөлд бол энэ хүн та хоёрын харилцаанд юу болоод байгаа вэ гэхлээр энэ хайртай хүн тийм энэ хайртай сэтгэлтэй байсан энэ хүн болохоор одоо л яг ингээ хайр сэтгэл хөөхтэй юм харилцаа хөөх ч юм уу ийм цаг хугацаа бол биш байна. Би өөрийгөө одоо ингээ босгох хэрэгтэй байна. Надад ингээ урдаа тавьсан зорилго байна. Тэр маань надад илүү чухал байна гэсэн ийм энерги бол давмгаалж байна. Тэгээд ингэж одоо өөрийгөө тийм нэгт тавиад ингээ өөрийнхөө зорилго мөрөөдлийг нэгт тавьж байгаа нь ингээд гаднаасаа харагдахтаа ингээд танд хайргүй юм шигтэй эсвэл ингээд энэ хоёр хүн та хоёр хоёлаа тийм би биндээ хайргүй юм шиг ингэж харагдаж болохоор бол харагдаж байна. Тийм болохоор энэ цаг хугацаа төр зураг гэж бодоод нэгнийгээ өнгөрүүлж исэн тэр дурсамжаа бодоод ингээд хэрвээ энэ хүнтэй ингээ уулзах гэдэг эсвэл ингээд хол зай бас байж болно шүү дээ. Тэгэхээр тийм болохоор уулзъя гэж бодож байгаа
бодож чадахгүй матгүй ч юм уу тийм чадахгүй байна гэдэг хэлээд юу яасан бол нэг амар тэгж одоо харамсаад байхгүйгээр зүгээр тэр нь хэцүү байгаад юм бол зүгээр өмнө нь ингээ энэ хүнтэй байсан гоё харьцааны түүхээ бодоод тэгээд сэтгэлээ гоё ингээ дулаацуулаарай гэсэн мессеж гарч ирж байна. Хэдүүлээ өөр мессежүүд авъя чараа учраас ерөнхий энерги бол нэг юмрхүү байна. Тэгээд энэ хэсэг нь таахгүй байх юм бол нөгөө хоёр группээсээ бас сонгож болно. Тэгээд нөгөө хоёр группийг бас ингээд өөр хүмүүсийг бас харж болно тий. Энэ source гарч ирж байна. Some of cups. За тийм хэл ялцгүй энэ хүн бол одоогийн нөхцөл байдалд яг нэг өөрийнхөө карьер өсөлт төгсөлт тий өөрийгөө одоо юу гэдэг юм өөртөө айгүй нүр тулж байгаа байдал харагдаж байна. Энэ хүнд яг одоо ингээд бусдыг гэхээс илүү өөрийгөө гэх цаг хугацаанд байгаа гэх юм уу? Тэгээд танд болохоор ингээд сэтгэлдэлгүйтэй хайргуудаа биш хайртай. Гэхдээ одоохондоо энэ харилцааг одоо цааш нь авч явах тийм боломж алхаа гэж байгаа юм шиг тийм юм харагдаж байна. Дор төдөрч гэж харагдаад байгаа. Тэгэхээр ингэж ямар юм бэ? Ингээд тавьчих юм. Ингээд тавьчихсан. Гэтэнгэсгээ тавьчих. За. Тэнийг дэрлээ. За ингээд тавьчихсан дэтлэсгэн. За тэгээд нэг үзэрх. За тэгээд тийм байна. За тэгээд энэ юу группийг сонгосон хүмүүс болохоор юу яж магадгүй. Одоо хайр сэтгэлийн харилцаа гэхээсээ илүү бас найз нөхөд бас байж магадгүй. Тэгээд найз нөхдийн нэрэг ч юм уу эсвэл ингээд нэг тийм үнд яг нэг одоо юу гэдэг нэг тиймэрхүү үед байдаг штэ ингээд хин нэгэнд маш их хайртай ч юм уу тэгтээ ингээд яг тухайн цаг хугацаанд өөрийгөө бодоод тэр нөгөөний бодох нь ч байх те баг ингээ өөрийгөө бодоод тэр харилцааг тавьж явуулах хэрэгтэй байдаг гэх юм уу. Тиймэрхүү одоо хайргуудаа биш одоо баг ингээд илүү хайртай болохлоороо гэх юм уу. Тэгээд хайр гэдэг чинь ингээд нэг одоо сайн яваасай, сайхан магаасай гэсэн одоо тийм хүсэл шүү дээ тий. Хайртай хүнийхин ч одоо зовхойг нь ч юм уу ингээд амжилтгүй байхын одоо муухайхыг харахыг хүсдэггүй яг тэрэн шиг. Одоо энэ цаг хугацаа хэдий одоо юм хэцүү тий шаналгаатай нөгөө хүндээ ингээд буруу ойлгогдож байгаа ч гэсэн хамаагүй ерөнхийдөө энэ харилцаанд өөрийгөө сонгож байгаа. За айгүй тийм одоо гонхтой гэх үү тийм нэр бол харагдаж байна. Тэгээ энэс болоод таны хайртай хүн чинь тэ ингээд таны ингээ өөрт нь хайргүй гэж бодож байгаа гэсэн нэг тийм буруу ойлголт төрүүлэхээр юм үйлдэл ингээ гаргачихчихлээ тэ. Тэгээ гаднаас нь ингээ харангуут. Тэгээд энэ болохоор би ингээд чам сэтгэлгүйтэй хайргуудтай ингээ бишээ би харин чам нэг маш хайртай тэ маш хайртай сэтгэлтэй тэгээд би ингээд чамтай ингээд ирээдүйд хамт байхын тулд ч гэдэм үү ингээд гоё зориг мөрөөдлөө ингээд яг нэг юу шиг санагдах юм уу юу лээ. La La Land гэх кинод шүү дээ. Тэрэн дээр гардаг шээ. Ингээд хоёр тэр одоо Себастьян хоёр ч Мия хоёр ч нэг айгүй хайртай тий. Гэсэн мэт ингээ хоёлаа мөрөөдлөө дагаад ингээд салдаг штэ тий. Тэр үнсээ тэгэхгүй ингээд юу гэдэг тэр хоёр хүн ингээ би биендээ
хайртай тэгээд ингээд ингээ хамт байгаад ингээ нэгэнтэй ингээ хайртай байгаад тий хамтдаа байхаа ингээ хүсэж байгаа ч гэсэндээ болохгүй байгаад байдаг. Тэгээд болохгүй байгаад байгаа учраас ингээ тэр хүн хүсэл мөрөөдлөө даахын тулд тэгээ өөрийгөө хуурахын тулд тий тэр одоо зүйлээ ингээ хүсэж байгаа болохоор тэрнийхэн төлөө энэ харилцаагаа ингээд ерөнхийдөө одоо золиослдог гэх юм уу тий илүү одоо өөрийнх нь ингээд хүсэл мөрөөдөл од болох тий өөрийнхөө талент буюу тэр одоо өгдлөөрөө ингээ гялцах ч юм уу энэ юугаараа ингээд хөөгөөд ингээд явчихжээ. Тэгээд өөрөө бас энэ хүн өөрийнхөө амьдралын одоо ингээд зорилгоо тодорхойлсон тэгээ юунд ингээд би сайн юм би юу ингээд хийж чаддیں۔ Гэдгийг ингээд мэдсэн байгаад байгаа болохоор өөрт нь ингээд нэг тийм вишнүүд нь ингээд харагдсан. Одоо би ингээд чадах юм байна одоо юу гэдэг нь мяачин л гэхэд одоо ингээд аяглаг жүжигчин болъё гэж бодоод дүүлүүдээ тэгээ нөө Себастьян нь аягүй гоё одоо хөгжимчин ч гэдэг юм уу тий яг тэрэн шиг ингээд яг ингээд харилцаа гэхээсээ илүү юм одоо карьер хүсэл мөрөөдлөө хөөцөн ийм нэрэг харагдаж байна. Яа за амар хөнгөн гоё хөгжилтэй юм хийм гэсэн чинь. Тэгэл хайр гэдэг ч одоо тэгээд ингээд энэ л хэсэг нь л бас гоё шүү дээ. Тэр кино яагаад тийм алдартай болсон тий хүн ингээд хайртай сэтгэлтэй гээд одоо тэр хүнийг тий гүчи надтай хамт байх ёстой гэж биш нөгөө хүнийг өөрийгөө ч гэсэн ингээд чөлөөлөөд тий за ингээд хоёлаа энэ цаг хугацаанд ингээд би биндээ хайртай ч гэсэндээ тий өөрийгөө сонгож байгаа тэр одоо сонголт нь энэ хоёрын хайрыг илүү онцгой сайхан болгож байгаа юм уу? Тэгэхгүй одоо тэр хоёр хүн одоо юу гэдэг одоо эмэгтэйгийнх нь хувьд Мия ингээл жүжигчин болох одоо тэр мөрөөдлөө орхиол тэр залуутай гэрлээл тий хүүхд мөхтөнд гаргаад ингээ явцсан бол насаар одоо юу гэдэг би ингээ гой бүжигчин болъё гэж боддог байсан штэ гэд ингээ харамсах ч юм уу тий тийм хүн бас байж болно штэ тийм болохоор хин ингээ хүслээ даахсан гэдэг нь л өөрөө тий тэрийг хин өөрөө хүлээн зөвшөөрсөн гэдэг нь л өөрөө маш одоо үзэсгэлэнтэй гайхалтай хэсэг нь байгаад байгаа тий тэний нэг ингээд үнэхээр л одоо ингээд дараа нь ингээд тий хоёлаа уулзчаад ингээд хардаг шүү дээ. Үнэхээр ингээд яг ингээд би нэг ингээд ярьж исэн тэр хүсэл мөрөөдөлтөд хүрсэн байдаг. За тийм ээ. За энэ харилцааны энергийг харъя. За энд болохоор таны энерги энд нөгөө хүнийхний энергийг тэгээд дунд нь болохоор та хоёрын харилцааны энергийг харъя. За таны энергийг харъя. За хоёрдугаар групп гэсэн. Үгүй хоёрдугаар групп нэ. Таны хүний энергийг. За энэ харилцааны энергийг. Харилцааны энерги бол аюу докторгүй байх шиг байна. Тэгээ та хоёр бол ингээд нэг аюу өөрөөсөө л аюу тийм одоо зориг мөрөөдлөө аюу мэдсэн ойлгоцсон за юуны орд, хоньны орд, за тэгээд хумхын орд. За тэгээд энэ ч юм болохоор номын орд ч юм уу тиймэрхүү ордод аюу харагдаж байна. Тэгээд хумх. За харилцааны дундын нэг. За тийм байна. За тэгэхээр за энэ харилцаа ер нь ихэр дүүлийн харилцаа байх магадлал маш өндөр болоо явчлаа. За яа тэгэхээр ихэр дүүлэгсэн харилцаа юу гараад ирсэн. Хөдөр гараад ирсэн нөгөө үнд ирсэн тэгээд танаар болохоор энэ passion гал тийм одоо flaming юм зургтай юм хөдрөөс гараад ирсэн. Тэгээд дундын нэр нь бас нэг ингэ санаж байгаа, өөлж байгаа юм харилцаа байна. За тэгэхээр за ихэр дүүлийн харилцаа за би ихэр дүүлийн талаар л ер нь жоохон байдгаа одоо хүмүүс жоохон одоо ихэр дүүл гэхээр ингээд айгүй амар юм шиг ингээд бодоод байдаг. Тэгтэл ер нь бол нэлээд жоохон challenging байдгаа. Тийм Мия Себастьян хоёрын хувьд ч гэсэндээ ингээд ийм параллел ертөнцид хоёулаа ингээд хамт байвал яах вэ мах уу гэдэг нь бас ингээд гарч ирдэ шүү дээ. Яг тэрэн шиг ер нь жоохон хайр сэтгэл өсөл мөрөөдөл хоёрыг зэрэгцүүлнэ гэсэн нэг тийм одоо
юу гэх юм. Нийгмийн жишг нэг байдаггүй болохоор ингээ хүмүүс заавал хүнийг золиослох хэрэгтэй гэж ойлгоод байдаг. Тэгтэл бас бүх зүйл тийм биш байдгаа. Хоёулаа ингээд нэгээд итгээд те нэгээд ингээ бодоод ингэж явж байгаа татвараар нь ингээд нэгээ ойлгож хүндлээд те хүсэл мөрөөдлийн дэмжиж явж байгаа ч гэсэн ингээ боломжтой. Тийм. За энэ хоцросоо хэлээ. Энэ хэрдүүлийн нэрвүүд ер нь бүр ингэ маш юм да драматай юм ер нь. Тийм. Нэгнээ ингээд хүн ингээ ер нь ингээд аюу хайртай гэдэг чинь ер нь жоохон юу штэ. Хүнээс бараг л ингээд бурхан байхыг шаарддаг юм уу тийм. За courage гэнэ за зоригтой байгаарай гинэ. Одоо ингээд юу сарнаа ингэж авч явахдаа бити одоо тэр өргөснөөс нь ингээ хайгаарай гэж чинь. Тийм одоо яг л тийм сарнаа шиг те ер нь одоо харилцаа гэдэг чинь маш үзэсгэлэнтэй одоо тийм маш үзэсгэлэнтэй хайр маш гахалтай хайр сэтгэл гэдэг чинь ингээд л одоо тэрийг үнэхээр өөрөө авахыг хүсэж байвал мэдрэхийг хүсэж байгаа юм бол маш их өвдөлт ирдэг тийм. Гэтэл одоо сарнаа өргөсгүйгээр өргөсгүй байдгүй шүү дээ. Өргөстэй байдаг тийм шиг энэ зоригтой байгаарай гэх тийм. Ингээд жоох юм юу яагаад байгаа би тэр үед тэгдгүү байж дээ гэсэн юм байгаад байгаа бол тэр хүндээ очиод хэлэх зоригтой байдаг юм уу тийм. Бүх юм одоо нэг хожимтоос өмнө тийм. Тэгээд хэлчих юм бол ядчил ингээд атаач ингээ хөвөнгөрөн шүү дээ. Би нэрээ ингэж хэлэхгүй явдаа гэл ингээл хэдэн жилийн шаналаад явах хооронд зүгээр л нэг өдөр тэгэл хэлцэлтэй хэлээл тэг нөгөө хүн чинь ойлгуул тэрлээ ойлгохгүй тэрлээ тий. Тийм байна. За тэгээд юу ч гэсэн надад бол энэ дэс болохоор ингээд бүр ингээд амар одоо юу гэдэг амар романтик хайрын ийм мессеж гэхээс илүү аюу тийм сүнслэг хайр гэж л харагдлаа. Одоо нэгээ эзэмший одоо юу яадаг нэг өмчлөе гэсэн юм байхгүй. Миний ингээд бодоо миний хайртай хүн надгүй байсан гэсэн язж галтай сайн сайхан мөрөдөлтөө хүрээд ингээд яваасай гэж байгаа юм шиг. Тэгээ намайг бодоод ингээд бити шаналаад гаасай гэсэн ийм нэр байгаа тийм. Тийм болохоор энэ хүндээ ч юм уу эсвэл нөгөө хүн чинь гой хайрыг мэдрэ гэж одоо хүсэж байгаа юм бол гой ингэ зоригтой байх хэрэгтэй. Тэгээд язар ингэ сэтгэлээ илэрхийлээд тэгээд үнэхээр үнэн байгаад тэгээд нөгөө хүн чинь тийм гэвэл тийм л дээ үгүй гэвэл тэгээл үнэхээр тийм л тэгэл цаашаа явахд бол хангалттай. Тэгэхгүй ингэ дотроо ингэ баах юм бодоол тий. За би стенэрэ тэгчүүл яана ингэчүүл яана гэж бодоод ингэ суухаагаар зүгээр л ингэ сэтгэлээ дагалээ илэрхийлэл үзэхэд бол хангалттай гэж бол би бодож байна. Яа тэгээ таны зүгээс нэг үзэр харъя. Таны зүгээс нэг үзэр харъя. За би болохоор одоохондоо ингээд сэтгэл санааны хувьд юм одоо юугүй байна. Тохиромжтой цаг хугацаа бол биш байна гэж байна тийм. Сэтгэл мэдрэмжээ илэрхийлэхэд таны зүгээс юм шүү. Эсвэл энэ хоёр нь бас ингэ солигдсон байж болно шүү да. Энэ бүтэл ялгалаад харуулаад ойлгоно. Олон үзэж байгаа болохоор би тэгэл ерөнхийдөө чатгаараа ингээл тайлбарлана. Ерөнхий энерги бол нэг тийм их байна. Ер нь нэг тийм амар casual юм одоо зүгээр нэг ингээл уулзаа салгах юм ийм харилцаа бол биш байна. За би болохоор юм одоо өнгөрсөн харилцааны юм шарах байдгаа хүн одоо хайр сэтгэлийн харилцаан дээр эдгэрэх. За тэгээд энэ ихэр төлөлтэйгээ ерөнхийдөө байл гэж бодж байвал бүхэл trust issue-нүүд тэгээ бүхэл одоо баг за ямар ч баг сэтгэлийн шарах ингээ бүгднийг нийтгийгээл бүр ингээ өөрийнхөө бурхан төлөвт баг ингээ очиж ид баг энэ үнтэйгээ айгуу сайхан байдаг. За тэгээд энэ харилцаад бас ингээ юу байх. Яг ингээ энэ хүндээ хайртай юм уу
гэдгийг шалгах бас ингэ шалгуурд аягүй гарч ирнэ. За дундын нэрийг харъя. Миний дундын нэр. You brought the life back into my life гэж. За тэгэхээр бол нэгэндээ бол үнэхээр одоо нэгийг хайрладаг. Тэгээ үнэхээр за нэгт ингээд энийг сонсож байгаа хүний хувьд бол тийм үнэхээр Валентины үед бол таны хайртай хүн чинь танд хайртай юм байна. Яг тань шиг баг энэ тэнцүү хайртай гэд хэлэхэд болохоор л харагдчихээн. Тэгээ зүгээр ингээд тантай хамт байхыг биш бүр танд хамгийн сайхныг хүсдэг. Тэгээд таны гэсэн одоо хүсэл тэмүүлэл тийм пашн маш одоо юм өндөр байдаг. Тэгээд яг одоогийн нөхцөл бас ингээд таныг маш их санаж байгаа. За тэгээд та ингээд амьдрал нь гарч ирсэнд үнэхээр их баярлалдаг. Тэгээд аюу их тийм талархдаг. Тэгээд танд хэлхийг хүсэж байгаа маш их үгнүүд байгаа. Сэтгэлээ бас ингээд маш их илэрхийлмээр байгаа боловч бас арай хараахан зориулж зүрхэлэхгүй байгаад байгаа. За бас нэг юм нэрэг хажуугаар нь яг юм одоо хайр одоо юм одоо харуулсал ч гэдэг юм уу иймэрхүү зүйлсүүд ингээд айгүй их олон зэрэг мэдрэмжүүд ингээд хойлолцсон. Ийм байдал бол харагдаж байна. За ингээд уншлагын ерөнхийдөө ингээд дуусгая гэж бодож байна. За тэг юу гэсэн эндээс хэлж байгаа зүйл гэх юм бол юу тийм ийм одоо юу байгаарэ зөрөгтэй байгаарэ тэг хэлийгсэн илчгээл гэж юм. La La Land кино санаадлаа. Тэгээд бүгдээ юугаа Валентина гоё ингээд тэмдэглээрээ. Тэгээд та нарт маань энэ уншлага маань ингээд гоё ингээд таалагдсан бол гоё юм Жирнэлийн хонгийн зүрх ингээд коммент хэсэг түлээж болно шүү за. За тэгээ гоё юм од мод ч юм уу тийм. За ингээд та нартаа баярлалаа. Ингээд уншлагын дуслаа. Тэгээ дараагийн имчилгээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай завтай морилцаа. Та нар маань энэ хар өнгийн Obsidian гэсэн чулууг за тийм картаа сонгосон. За тэгэхээр энэ дээр болохоор I'm going through a dark night of the soul гэнэ. За ямар гоё ингээ хөнгөн сайхан хайр дурлалын мэрэг хиймээ гэсэн чинь амар гүн мессежүүд гарч ирдэг. За тэгэхээр dark night of the soul гэд байдаг. За хүний сүнсний одоо харанхуй шүн гэд нэг үе бодвол хүмүүс аягүй хямдал сүнсний мэдлэг тий зөвлөмэд одоо их хөрдүүлт инфлэм мэдрэг янз бүрийн юмнуудыг аягүй сайн мэддэг болсон. За би бол энэ инфлэм гэдэг ойлголтыг бол бараг 2019 онд сонсоод ингээд ерөнхийдөө явж исэн. Гэтэл тухайн үед л миний эргэн тойрон тэрийг мэддэг. За Монголд тэрийг мэддэг ч юм уу тий тиймэр хүнтэй бол би олон нийтийн сүлжээнд дэр ч юм уу эсвэл өөрийнхөө эргэн тойронд бол таардаагүй. За тийм ээ одоо 2 3 жил тий 3 4 жилийн өмнөөс бол нэлээд иймэрхүү одоо ойлголтууд бол аюу их газар авсан иймэрхүү юм ярьдаг хүмүүс ч маш олон болсон тий. За үүнтэй холбоотойгоор энэ бол ерөнхийдөө юу гэж байгаа юм бэ гэх юм бол энэ хүн чинь бол одоо гаднаасаа маш амжилттай маш гоё за бүхэл юм төгс за бүр ингээд маш одоо алдартай ч үгүй юм уу. Тэр нь хүний одоо нэг тийм мөрөөдлийн амьдралаар амьдарч байгаа хүн байж болно. Тэгтээ одоо энэ хүний дотор гэх юм бол ерөөсөө л ингээл хав харанх байгаа гэх юм уу. Бүр ингээд юу ч харагдахгүй ингээд бүрэнхий ингээд ямар ч нэг итгэд найдвар байхгүй. Тэгээд энэ хүний мэдж байгаа ганц юм гэх юм бол би амьдрах хэрэгтэй гэдгийг мэдж байгаа юм уу. Бүр ингээд ярих гэхээр ойлгох юм гэдэг. За мэддэг. За нэг иймэрхүү ер нь энэ хүний нэр маш одоо юм хэцүү байгаа гэсэн үг. За тэгээд энэ ерөнхийдөө хувь хүн болгоно ингээд өөр ингээд явагдсан юм шиг байлээ. Тэгээд хүний одоо сэргэлтийн процесс, сүнслэг, хүнсэнд сэрэх тэр процессууд бүгдээрээ өөр байдаг учраас бас юу энэ хүнийг одоо триггердэж тий гараад ирэхийг үл хэмж мэдэхгүй. За юм байна. За ингээд нэг олон юм яриад авах үйжсэн. Тэр ярилцааны нэр байгаараа юу ч гэсэн энэ хүнд бол одоо ингээд ерөнхийдөө хүмүүсээс өөрийгөө маш их тусгаарлаж болно. За тэгээд амьдралны ерөнхийдөө бүх юм ингээд за таны хувьд бас тийм байж магадгүй шүү. За нөгөөний чинь юу болохоор юм одоо таны сонгосон үзүрч бас тийм. Ерөн тойрны бүх юм ингээд амар худлаа санагдал. Ер нь бол тэгэл хэлдэг. Ер нь ингээд бүх юм
бүр ингээд бүх юмнаас ингээд залхаал тий хүн ингээд яаж юм байдаг байна гэж бодоод ч юм уу. Тэг ерөөсөө ингээд юм жоохон итгэл найдвараа жоохон ингээд алдах гад ер нь жоохон бараан болчих гээд энэ үедээ. Тийм болохоор энэ үедээ ер нь юм одоо сонсог практисуудыг ер нь баг ардын амьдралдаа ингээд хэрэгжүүлээд явж ивэл ерөнхийдөө дээрддэг. За тэгээ иймэрхүү зүйл болохоор дотны хүний алдах за эсвэл амьдралд нь одоо юм одоо дотны хин нэг өвдөх ч юм уу тийм маш юм одоо хүнд цохилт авсан тэр үеэс ерөнхийдөө хүний ерөнхийдөө dark night автаа суулдвал ингээд ирдэг. Ингээд хүн ингээд амар ингээд хичээж байгаад ингээд бүр ингээд хичээх чадахгүй мэт санагдах үеийг ерөнхийдөө хэлж болно. Тэгээд ер нь тийм яг тэрийг ерөнхийдөө dark night автаа суул гэж ер нь нэрлэдэг. За одоо энергийг харъя. Хоёрдоо группийн хүмүүсийн. Я би ингээд ер нь ойр тийм өөрчлөлт хийхгүй байсан шалтгаан нэмээд гэж ер нь жоох юм болсон. Ичэх нэг би нэг тийм жоохон айгүй нөө энерги айгүй мэдэрдэг болохоор ийм байгаад байдаг. За тэр жахуу тэгээд танд маань оролцооны энерги. За тэгээд энэ хүнд бол яг ийм энэ хүнд эсвэл танд ч юм уу ер нь айгүй тийм гоё чин сэтгэлийн юм ярилцлага ингээ үнээрээ байх те тэр орон зай айгүй хэрэгтэй байна гэж байна. Нэг хүн үнээр амьдралч байна гэнгээ яриад ойлгох те. Ийм цаг хугацаанд айгүй хэрэгтэй байдаг. Тэрийг нь чин сэтгэлээсээ сонсож чадах те тийм хүн байна гэдэг бас айгүй гоё байдаг. За тэгээд энэ хүний ч юм уу таны одоо энэ бас л аюу тийм том сүнсний холбоотой хүн байна. Тэр нь бол миний мэргийг ч юм уу тийм намайг үздэг хүмүүс юм нэлийн одоо сүнсний төвшөнд нэлийн одоо хөгжилтэй ч юм уу ямар хүмүүс байгаад байдаг. Надад маш олон одоо ихэр төлөвлөлт бас надад ханддаг. Тийм байна. За тэгтээ энэ харилцаа яагаад энэ вэ? За энэ харилцааны нэг юу вэ гэдэг нь харсан чинь за өмнөх насны одоо холбоотой хүн байна. За ерөнхийдөө одоо бидний амьдралд гарч ирж байгаа хүн болгонд бид нар ямар нэгэн байдлаар хичээл заах гэж за эсвэл ямар нэгэн байдлаар бид нарыг эдгэх гэж шангаах гэж ч юм уу бид нарт за тэгж л ирдэг. За энэ хүн та хоёрын хооронд болохоор нэгнийхээ сүнсийг одоо таниад за өнгөрсөн амьдралдаа бас энэ хүнтэйгээ хамт байдгийг. За тэгээд энэ хүнтэйгээ болохоор би надад яг ингэж хэлэх жоохон. За тэгээд яг орж ирсэн мессежийг хэлхээс яг уу. Тэгэхээр өнгөрсөн амьдралдаа энэ хүнтэйгээ одоо хосууд байцаагаад энэ хүн нас орсон байж магадгүй. Тэгээд тэрнээс болоод ингээд ер нь бүр ингээд маш одоо юм шаналсан гэх юм уу? Яг ингээд хосоо алдснаасаа болоод тэгээд энэ одоо ерөөхдөө энэ амьдралдаа ингээд тэр хүнийг л хайгаад исэн гэх юм уу яг тэр хүнийг тэгээ тэр хүнийг ингээд олцсон чинь хамаг юм ингээд сэтэрч гарч ирж байгаа юм шиг надад санагдаж байна. Тэгээ одоо энэ зөвхөн энэ амьдралын одоо энерги биш. Тийм ээ. Тэгээд энэ хүн та хоёрын харилцаа болохоор бүр яг ингээд бас ингээд ихэр төлөвд байх магадлал маш өндөр байна. Ихэр төлөвийн харилцаа яа гэх юм бол энэ ч хаяа дотоод хөөгд гэж байгаа байхгүй. Тэгээд дотоод хөөгд тэгээд энэ хүн та хоёрын айл нэг нь болохоор ингээд нэг нь ингээд аюу жоох юм бараан хучлах дуртай заяа. Ер нь жоох ингээд хүмүүнд итгэхтэй аюу тааруу маруу нэг нь тийм заяа. Нөгөөх нь болохоор ингээд яг ингээд амар яг ингээд гэгээдлэг гэршиг юм нар шиг гэх юм уу. Яг нэг нар цар хоёрын юу шиг тийм байдаг гэж магадгүй. Нэг нь л амар тийм нар шиг нөгөөх нь аюу тийм одоо сар шиг тийм ийм энерги харагдаж байна. Тэр нь бол нэлнээ ингээд одоо нэгнээс юм одоо эсрэг тесрэг
яг нэг өмнөх групп шиг ийм нэр харагдаж байна. Тэгээд энэ хүнтэй ингээ учирснаар энэ хоёр хүн та хоёр ингээ би бинтэй ингээ учирснаар ерөнхийдөө за би юу н өөрчлөгдөх хэрэгтэй юм бэ гэдэг юм. Эсвэл ингээ амьдрал чинь ингээ ингээ аясаар ингээ өөрчлөгдөд ингээ эхэлсэн. Өмнө нь ингээ болж исэн бүх зүйл болох байгаа юм санагдаад өмнө болдог. Одоо тэгээд таны өөрийгөө гэж бодож исэн бүх хүн чинь ингээ нуурч унаал. Ер нь л ингээл яг ингээ би яг ингээ өмнө нь яг ингээ ерөөсөө амьдрдгүй байсан юм байна гэж баг ингээ хэлэх хэрэг хэмжээний. За ийм нэр байна. За окей. За тарot картнаас авъя. За ийм амиг хүнд мөндтэй ийм нэр байхгүй гэж бодож байгаа юм бол нөгөө групп сонгоорой, сонгож болно. Тэгээд одоо ч тэг хүмүүс ерөнхийдөө аюух одоо коллективээс сүнсэн сэрээд эхэлсэн болохоор ийм зүйл туулахгүй байгаад байвал харин өөрөө аюу асуудалтай хүн гэж бодох хэрэгтэй шүү. За Knight of Cups гэнэ юу. Ингээд цэвэр зүрх сэтгэлийн албаа байхгүй. Ингээд энэ хүнийг харахаар ингээд зүрх нь ингээд бүлгэлдэг. Тэгээ энэ хүн ингээд хилий одоо энэ хүн ингээд тань юусэн ингээд сэтгэлээ илэрхийлдэг байж магадгүй. Тэгтээ үнэхээр одоо та энэ хүн таныг яаж чаралдаг тэрийг бүр ингээд одоо төсөөлөхгүй байх. За тэгээ тантай ингээд учирснараа ингээд юусэн ингээд одоо өмнөх ингээд амьдрал нь бол ингээд бүр нурж унсан. Тийм өмнө нь амьдарч исэн өөрийгөө гэж бодож исэн зүйлсүүд нь ч ингээ өөрөө биш байсан ч гэдэг юм. Хүн ярьсан юмуд гарч ирж байна. Тэгээ та бол яг энэ хүний ингээд хүссэн хөдөлж авч ирсэн тэр хүн мөн ингээ өнгөрсөн амьдралаасаа хойш ингээ хайж ирсэн. Тэгээ энэ хүн болохоор яаш магадгүй. Айгуу тийм юу хүн байж магадгүй. Одоо юм амар тийм чадвартай гэх юм уу? Айгуу тийм чадварлаг. Ер нь энэ хүн ингээд тантай хэрвээ ингээ уулзраг байсан бол ер нь ингээл ганцаараа л яваад байсан ч чадхаар тийм одоо би даасан мундаг хүн гэх юм уу? Тийм. Бараг ингээл таал амьдралд нь гарч ирсэн учраас ингээд одоо settle хийгээд тий тантай ингээд харилцаатай болъё. Энэ хүн ингээд сэтгэлээ нээж үзье ч юм уу тий юм зүйл бодож эхэлсэн. Тэгэхээс бол энэ хүн бол маш бие даасан юм хүн. Бие даасны хажуугаар маш том одоо чадварлаг. Тэгээд ингээд гаднаасаа ингээд айгу юу харагдчих магадгүй амар хармаар хуцамсдаг ч юм уу тийм надад нэг тийм үү харагдах энэ ингээд хармарч болоо сонгосон. Гэсэн мөртлөө ингээд энэ хүнтэй үнэхээр ингээд энэ хүнтэй ингээд ярилцаад энэ дотоод хүүхдийн ингээд онгойлгох юм бол ингээд үнэхээр одоо юм том юм далай шиг юм том сэтгэлтэй их юм уу. Хэрвээ энэ хүн ингээд танд одоо энэ дотоод хүүхдээ харуулсан л бол ер нь бол ингээд та энэ хүнд бол бүр ингээм амьдралын ямар ч хэцүү цаг үед юусэн ингээд итгэж болно энэ хүнд. Одоо хүнд ингээ хизээч ингээ хинээс ч урахгүй гэдэг хүн байдаг шүү дээ. Яг тийм хүн энэ хүн. Тийм. Энэ хүн ер нь бол хүнд итгэж мэтгэн ч гэж ерөнхийдөө байдаггүй. Ер нь. Тийм. Тийм нэр харагдчих. Тэгээ тантай уулзраад ингээд хүнд итгэх ямар гоё юм бэ? Тэг хүнд итгэх ямар сайхан юм бэ? Зүрх сэтгэл ингээ хүнд зориулна гэдэг чинь яасан сайхан юм бэ? Тэг гэдэг явах мэдэрч ингээ та энэ хүнд бас тийм хэмжээгээр ингээ нөлөөлсөн байна. За эсвэл ингээ энэ ингээ эсрэгээр байж болно шүү. За тэр хүн чинь танд бас ингээ санагдуулсан байж болно. Тэгээ тантай ингээ очиход ингээ та хоёр ингээ айгуу гоё ингээ амарч байгаа тийм mentally ингээд юу гэдэг энэ хүн намайг хуурах болов эсвэл намайг гомдох болов тийм намайг шахлуулах болов гэсэн тэр юмнууд ингээд байхгүй айц мэд байхгүй болохоор ингээд маш амар тайван амгалан байдаг гэнэ энэ хүн хайд. Тэгээд дээрэс нь юуны хайдугаар романтик харилцааны хайдугаар бас ингээд нэгнийгээ тоор аягүй гоё юм одоо юу яадаг гэж магадгүй. Аягүй гоё юм өмнө чадвараар ингэж гоё хөрлөж чаддаг гинэ. Хөрлөж чаддаг. Эсвэл ингэ дундын найзууд бас ихтэй байж болно.
За тэгээ хоёрын King of Cups гарч ирсэн. За тэгэхээр яалтчгүй одоо ихэр дүүл биш юм аа гэхээр нөгөө Divine Counterpart гэж байдаг. За тэгэхээр одоо өндөр сүнсний хөгжилтэй хүмүүс болохоор юм одоо өндөр төвшний soulmate-үүдтэй байдаг. Тэгээ хүний нөгөө сүнсний хөгжлөөс нь ингээд шалтгаалж одоо энэ өндөр төвшин өвшөнтер гэж яриад байгаамаа. Тэгэхээс бол хүн болгоё гэж хэлхийн. Түүнийхээ сүнсний хөгжил одоо юм сүнслэг талын мэдлэг өндөртэй хүн чинь бас ингээ өрөөдөг шүү дээ. Тийм тэрэн шиг гэсэн үг байхгүй юу? Тийм байна. За тэгээд энэ хүн тойр бол ингээд би биэндээ одоо яг одоо юм сүнсний ингээ гэрээтэй ч юм уу баг тэгж ирсэн байна. Тэг нэг нэгэндээ маш юм үнэнч байдаг. Тэгээд нэг ингээд үнэхээр одоо сэтгэлтэй хайртай. Тэгээд нэгнийгээ гэсэн сэтгэл нь бүр ингээ далаа шиг гэдгсэн тий. Бүр ингээ 3 юм одоо юуны картууд гарч ирж байгаа байхгүй юу? Усны картууд энэ ингээд эрэгтэй энэ ингээд эмэгтэй тийм ингээд завтай тий далайн айлал ингээд харж байгаа юм шиг ингээд харах юм бол маш үзэсгэлэнтэй байгаа тийм байна. Тэгээд маш их одоо юм ус орднууд харагдаж байна. Усны ордууд, ихрийн ордууд, охирын орд, ус орд гэхээр одоо хилэнц маш сар мандалт нь байж байна. Тэгээд хилэнц, мэлхий, загсны орд. За хилэнцийн орд аюу их байна. За тэгээд дээрэс нь юу Justice чин Libra тэ жинлүүрийн ордны хүмүүс бас байна. Агаар бас махбодууд байна. Зя юм байна. Ерөнхийдөө энэ хүнтэйгээ тойр бол үнэхээр одоо нэнийг идгэж байгаа, ангааж байгаа тий. Буцаад ингээд энэ хүнтэй очирснараа ингээд зүрх сэтгэл чинь маш гоё ингээд нэгдээд бусдыг хайрлах энерги сэтгэл чинь ингээд урсаад тий. Маш гоё зүрхэн чакра ингээд нэгдэж байгаа. За тэгээд зүрхэн чакра ч өөрөө дээд одоо хүртнүүдийн гол түлхүүр байдаг. Тий. Тэрнийг дагаад одоо ажил үйлс амьдралах үндэсэндээ маш гоё ингэж хөгжиж байгаа, дэвшиж байгаа юм байдал харагдаж байна. За тэгээд хоёрын хувьд болохоор энэ харилцаагаа ерөнхийдөө гүнзгийрлээ гэж бодож байгаа юм бол нэгнтэйг ингээ яг найзууд чиг юм гоё илэн даалхангүй үнэн чударгаар ингээ би бинтэйгээ ингээд харилцаарай. Тэгээд ер нь ингээ жоохон ингээ нэг талдаа ингээ жоохон гацгаад байдаг байж магадгүй харагдаж чинь таны хувьд ч юм уу эсвэл нөгөө талын хүний хувьд ингээ ер нь юм гэдэг чинь нэг ийм л гэсэн бол тийм штэ, тийм бол тийм штэ гэдэг ингээ жоохон хаях гадаг байж магадгүй. Тэгтэл ингээ юм гэдэг чинь одоо юм уян хатан тий одоо харуу дэлхий байнга өөрчлөгдөж идэг, хүн бас байнга хувьсаж өөрчлөгдөж идэг юм гэдэг нэг юм зараа байдаггүй ч юм уу. Тийм хүү зүйлсүүдийг бас ингээ би биэндээ сургаж ойлгуулж байгаа ийм хүмүүс байгаа болов уу гэж харагдаж байна. За одоо энэ талд таныг илэрхийлэх үзрийн талд одоо нөгөө хүний бодоо үнийг илэрхийлж байгаа үзрийн болохоор хоёрын харилцааг илэрхийлж байгаа зэрэг харъя. Тэгээд энэ нь болохоор хоёр хүнийх нь юу н өөрчлөгдөж магадгүй да. За явчихсан. Тэгээд харъя. За таныг илэрхийлэх гэж болохоор за парти нэ. Найзуудтайгаа аюу гоё яаж тэн болохоор inspiration яа дундын нэг юм ханаа. За тэгэхээр юу байна? За тэгэхээр таны хувьд болохоор юу ер нь ийм одоо маш их ийм одоо шаналж байгаа тийм одоо сүнсний ялангуяа энэ харанхуй шөндөө явж байгаа иймэрхүү хүмүүс бол гаднаасаа бүр ингээ маш шалж жаргалтай харагддаг. За юу ингээд бүр ингээд өөрөө өөрийгөө бусдыг ингээд тэр маск тавиад жүжиглээд маш сурцсан хүмүүс байдаг. Ер нь бол тийм ер нь хамгийн аюултай хүмүүс чинь нэг надад хэцүү байна гэл ингээл уйлаалгаа хүмүүс чинь бол ер нь яхавтай тий юу ч болж исэн ингээд юм ярихгүй байгаа хүмүүс л ерөнхийдөө хамгийн аимшигтай. Ер нь бол хамгийн ийм одоо үнэхээр сэтгэл готрол орсон хүмүүс бол ерөнхийдөө тийм байдаг. За тэгээд энэ хүмүүс тэрнээсээ болоод ингээд за таны та өөрөө тийм байх магадлал маш өндөр байна. За таны хувьд болохоор ерөнхийдөө найз нөхдөд айгу гарч ороод зугаалаа тий. Тэгэл яг тийм ууж мууж идэ ч юм уу ингээд цагийн хөвгөлтэй өнгөрөхгүй л тий ганцаараа байхдаа амар зовоод байгаа юм чинь. Ерөнхийдөө тийж байгаа байдал харагд чинь. Тэнгүүд энийг чинь ерөнхийдөө энэ хүн харах маш хэцүү байдаг. Одоо энэ нөгөө нэг хайртай байгаа хүн чинь бодож байгаа хүн харах бүр ингээд үнэхээр хэцүү байдаг. Ингээд өөрт нь амар хэцүү байхад чинь ингээд зүг зүгээр байгаад байгаа юм шиг ингээд
байгаадгааг нь харахаар ингээд бүр ингээд өгцөө бодод гинэ зүгээр ингээд сах уйлчаасаа надад ингээд ирээд юмнуудаа ярьчаасаа гэж энэ хүн ерөөхдөө айгүй хүсэж байна. Ингээд энэ хүний хувьд болохоор ингээд та ингээд зүгээр байгаа юм шиг ингээд царайлаад байгаа болохоор ингээд ятчихдаггүй ингээд ерөөхдөө ингээд таныг хараад ажиглал ингээд бас ингээд яасан ингээд асууж чадахгүй яагаад гэх юм бол таны маш их зүйлсийг ингээд өөрөд явж байгаа гэдэг чинь угаасаа ингээд мэдж байгаа, харж байгаа, ойлгож байгаа болохоор зя тийм байна. За тэгээд энэ харилцааны энерги болохоор ерөнхийдөө дараагийн шат руугаа ингээд юу явах гад явж байгаа ороход. За тэгээд энэ хоёрын харилцаанд болохоор энэ дотоод хүүхдийн амгаалт маш одоо хүчтэй явагдаж байна. За энэ дотоод хүүхдийн амгаалт гэж юу гэж байгаа юм бэ гэдэг ихлээр ерөнхийдөө хүн одоо хүүхэд байх үедээ ерөнхийдөө нэг тийм одоо гаднаас авсан янз бүрийн одоо хүнээс авсан муухай дуурсан ч юм уу тийм муухай өгнөс болоод ерөнхийдөө дотор хүүхдээ ингээ хаацдаг. Тэгээд нэг тийм айгүй том бүгдийг мэддэг юм шигтэй ямар нэгэн байдлаар ингээ маск ингээд тий гараад ирчдэг. Тэгээд тэр масктайгаа ерөнхийдөө ингээ амьдарсаар бүр ингээд тулаад тэгээд энэ ерөнхийдөө энэ сүнсний харанхуй шүн рүү ингээ очичдаг байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө ингээд энэ хүн ингээ баг өөрийнхөө ингээ дотоодтой нүүртүүлээд өөрийгөө одоо ингээ дотоод хүүхдээ сонсож эхлээд өөрийгөө хайрлаад тэр хүүхдийг аргатаад ерөнхийдөө ингээ явж байна. За тийм ингээ дотоод хүүхдэд ингээ амаасны дараа ерөнхийдөө хоёрын харилцаа ингээ дараагийн төвш рүү ингээ орноо гэж гарч ирж байна. За зөвлөгөө авцгаая. Энэ өнгөрсөн групп дээр гарч ирсэн. За би дахиад жоохон яваадсан. За 2 дугаар группийг сонсон хүмүүст маань зөвлөгөө өгч. Wildflower гэнэ за. Нэг Billie Eilish-ийн Wildflower гэдэг байдаг шүү дээ. Яг тэр бас ингээд ойрд тэрийг сонсоод аяахгүй нэлдэг хүмүүс аж магадгүй. За хэвээ тэгж байгаа бол ингээд энэ бол ингээд confirmation гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ группийн хүмүүсийн дунд ерөн жоохон ингээд наснасаа эрт ингээд том болох шаардлагатай болсон хүмүүс аж магадгүй. Одоо гэрийнхэн ч юм уу те аав ээж нь маш их завгүй байдаг байсан. Тэгээд нэг тийм өөр ах эгчдүү ойролцоо ингээд байгаагүй айлын ганц манц ч юм уу те эсвэл ингээд үгүй юм гэсэн нэлийн хол уссан ч юм уу. За ийм хүүхдүүд ерөнхийдөө наснасаа эрт бүр ингээд том хүнийг ойлгодог гэсэн. Тэгээд ерөн тойронд нь одоо тийм одоо sibling тийм одоо ах トゥ энэ байдаг байсан учраас ерөн жоохон ингээд хурдан бусад хүүхдүүдийг бодвол хурдан ингээд том болох шаардлагатай болчдөг. Тэгээ тэрнээсээ болоод өөрийгөө л ерөнхийдөө ингээд ойлгоол тэ өөрийгөө л одоо parenting гэж ярьдаг тэ тэгж явсан хүмүүс байдаг. Тэгээ аав ээжтэй ч гэсэндээ тэгээ нэг хайгуу тийм өөрийгөө илэрхийлж чадахгүй тэгээд тэрнээс болоод ер нь жоохон нэг юм татгшоо тиймэрхүү болцсон байж маа. Гаднаасаа ингээд яаж харагдчих болно энэ хүмүүс л. За тэгээд ингээд ерөнхийдөө ингээд юунд ч ингээд баригдаагүй юм чөлөөтэй сүнс шүү гэдэг чинь. Тэгээд хин ч ингээд чамайг юм бэ тийм бэ гэх ингээд ямар ч одоо ирэхгүй байхгүй тий. Чи ингээд дэлхийн хааж байсан ингээд өөрийнхоороо ингээд маш гоё ингээд гахалтай ингээд амьдарч чаднаа. Тийм болохоор альва зүйлийг одоо ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэж өөрийгөө бит ингээд хайрцаглаарай гэдэг тийм. Энэ группийг сонсон хүмүүсийн хувьд болохоор эрхчлөө маш чухал. Яагаад гэвэл ингээд бага наснд ингээд аав ээж ч юм уу тий асран хамгаалагч ярдны хүмүүс ингээд ерөн жоохон ингээд айгүй хайрцагладаг байсан хүмүүс гэж магадгүй чи ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй. Заавал ингээд хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Тийм тэгээд тэрнээс болоод ингээд ерөнхийдөө аюулт хамтнаас болоод энэ дотоод хүүхдээ нэлийн одоо ингээд гэмтээсэн юм уу тийм байдал харагдаж байна. Тийм болохоор өөрийгөө одоо ингээд гоё ингээд чөлөөлөх цаг нь болсон гэдэг чинь. За өөр мессеж be present гинэ. За тэгээд одоогийн ингээд цаг хугацаанд ингээд байгаарай гэдэг тийм тэгээд одоо юу гэдэг химээр гаймаа хийгээл тийм. Битийн их одоо ирээдүйд шанал эсвэл ингээд битийн их одоо ирээдүйд яах бол гэж ингээд санаашаар тий зүгээр л ингээд одоогийн нөхцөл байдалтай дэрэгдээ байгаа хүмүүс ч юм уу тий тэгээд одоо хажууд чи юу байна өөртөө одоо мэдрэгдэж байгаа мэдрэмжүүдээ мэдрээл
Тэгээд явж байгаарэ гэдэг юм. За тэгээд энийг илэрхийлэх үзрэг харъя. За I let other people influence my choice гэнэ. За тэгэхээр би болохоор ингээд өөр бусад хүмүүсийн ингээд миний одоо энэ харилцаанд гаргах шийдвэрт ингээд нөлөөлсөн гэдэг чинь тэр юм жоохон ингээд бусдын юу гэж бодох бол гэдэг айгүй санаа зовдөг хүмүүс ерөнхийдөө юм байдаг. Тийм. За ер нь тэрнээсээ болоод энэ хүндээ сэтгэлээ илэрхийлж чадаагүй ч юм уу тийм байж магадгүй гэж байна. За энэ хүний хувьд болохоор I'm focused on healing myself гэнэ. За тэгэхээр ер нь тийм одоо л ингээд би өөрөө ингээд эрэхтэй ерөнхийдөө төвлөрч байна гэдэг тийм. Тэгээ та хоёрын хоёуланд ч ерөнхийдөө ингээд inner child healing дотоод хүүхдийн амгаалт аюу эрчимтэй явагдаж байгаа л харагдаж байна. Тэгээ энд ч гэсэн тийм. За дундын нэг юм харъя. I love the way you dress гэнэ. За одоо чиний ингээд одоо хүний одоо fashion sense байдаг шүү дээ. Өөрийгөө бие авч байгаа, уцалж байгаа тэр нь айгүй гоё. Нэгэндээ таалагддаг гинэ. Та хоёр. За юм байна. За тэгээд ерөнхийдөө идэл уншлахад дуусгая дөө. Тэгээд танд маань хэрвээ уншлах таалагдсан бол гоё юм одоо хар рунгийн зүрх ч юм уу. За нэг тиймэрхүү гоё юм эможи үлдээж болно шүү. Тэгээд та нартаа эсвэл юм ирвэх ч юм уу тий. За тэгээд ерөөдөө ингээ уншлагын дуслаа. Тэгээд та нартаа зажаал амжилт хүсье. Валентина гоё тэмдэглээрээ тэгээд харин баярын мэнд хүргье. Тэгээд миний бичлэгийг сонсдог тий намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та нартаа маш их талархдаг. Тийм байна. Тэгээд цаг хугацаанд ерөөдөө сүнсний хөгжил сүнсээс сонсож сурч байгаа. Тэгээ өөрийнхөө мэдрэмж сүнсээс сонсно гэдэг чинь тэгээд өөрийнхөө мэдрэмжийг сонсож сурах тэрнтэйгээ уялдуулж амьдрахыг ерөнхийдөө хэлээд байгаа. Тэгэхээр л нэг юм одоо айгуу том нээлт ч юм уу тийм юм бол ерөөсөө байхгүй. Нэг айгуу тэгж хүндрүүлж болох бол нэг хэрэггүй байгаа. За хэвлээ болсон. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа баяртай. За 3-р группийг сонсон хүмүүс маань онцлогтой тэмдэглэлтэй та нар маань маш гоё даа Rose Quartz-ыг сонсон. Гоё чулуу, харин чулуу байдаг. За та нар маань энэ болохоор самхан карт болохоор би ингээд чамайг ингээд найзуудтай ярьцгаа гэдэг юм. За тэг нөгөө хоёр групп ингээд аюу тийм хүндээс ахгүй бүү аюу гоё юм хөнгөн уншлах хийгсэн чинь нөгөө хоёр групп маань аюу жоохон хүнд нэрхтээсэн. Энэ групп бол хамаагүй дээр бол байж магадгүй санагдаж байна. Тэгвэл чсэн таны бодож байгаа хүн чинь бол ингээд таны ингээд сонирхоо чохорхоо тэгэл нэг тийм анх ингээд хүнд ингээд сэтгэлтэй сайн болчоор ингээд найзтай ингээд учир зүггүй яриад байдаг шүү дээ. Нэг жижиг үйлчлэлийн хүртэл ингээд яриач ч юм амар хөрхөн мааз гэд. Энэ нэг тийм харилцааны аягүй тийм хөнгөн ч хүмүүс л юм гоё юм гээлийн цаг хугацаанд дээр явж байгаа юм хүмүүс байгаа лөө гэж бол харагдаж байна. Тэгээ одоо нэг тийм одоо юу үерхээгүй ч юм уу тий зөвхөн одоо юм краш марш ч юм уу тий юм харилцаж байгаа юм шиг байгаа. Тэгээ аль бисний асуудал болоогүй ч юм уу болсон бол болоод удаагүй байгаа ч юм уу тий ийм хүнээр харагдаж байна. За бусад картуудаа харцгаая. Группийг сонсон хүмүүс юм байна. Сэтгэлийн харилцаа нэр ямар байдгийг шинжлэх ухааны нэг тагш болох. За энэ нэрүүдийг харахаар болохоор хоёр ингээд ер нь нэг нэгнээсээ нэлийн одоо юм өөр хүмүүсэж магадгүй одоо өссөн орчин ч юм уу тийм одоо өөр газар оронд өссөн хүмүүсэж болно. Тэгээд энэ хүн ингээд хоёр ингээд нэг нэгэндээ байхгүй зан чанарууд авих байдаг. За эсвэл ингээд зүгээр л ингээд
гаднах төрх нь аягүй их таалагддаг ч юм уу тий маш ингээд гоё ямар гоё хүн бэ гэж хардаг ч юм уу юм ядалтай харагдчихин. Тэгээд ингээд бусад хүмүүст ингээ аягүй гайхалдаг тий би энэ хүнтэй ингээд өргөдөг ч юм уу энэ хүнтэй ингээ харцдаг ч юм уу тий аягүй тэгдэг. Тэг ерөнхийдөө ингээд та хоёр болохоор одоо юу юм тий ер нь одоо ингээ хүн байж сурж байгаа гэх юм уу? Одоо хүнийг хайрлаж сурж байгаа ч гэдэм үү. Тийм ер нь нэлээд одоо нэг нэгнээсээ ингээ харилцан суралцах маягаар харилцаач явж байгаа. Одоо тэр хүнд байдаг зан чанар танд байдаггүй, танд байдаг зан чанар тэр хүнд байдаггүй ч юм уу. Тийм болохоор ингээ нэг нэгэндээ байхгүй юм хараад айгүй их ингээ татагдаад байдаг ч юм уу. Тэрүүгээрээ ингээ нэг нэгэндээ одоо нэг нэгэндээс заах ч юм уу тийм ингээ нэг нэгэндээ айгүй их ингээ нөлөөлдөг. Тэгээд энэ харилцааны цаана ч гэсэн ерөнхийдөө одоо юм одоо сахиуснууд ч юм уу тийм хүмүүс аягүй их оролцоотой байдаг. Тэр ингээ уучруулсан ч юм уу тийм энэс ингээ сураг гэж аягүй их яасан ч юм уу. Тэгээд энэ группийн хүмүүсийн дунд болохоор ингээ хос биш те юм найз нөхдөд бас ингэж байсан хүмүүс яж магадгүй одоо яасан бодож сонгосон хүмүүс бас байж магадгүй гэсэн. За чаркарч гэсэн мэдээлэл авъя. За Ace of Cups. King of Cups. Тамаач хүмүүс сэнерг аягүй гарч ирж байна. За Devil card. Окей, Hermit. Тэгэхээр одоогийн нөхцөлд ер нь бол юм байна. Ер нь жоохон харьцахгүй байгаа хүмүүс байж магадгүй нэг тэгээ харьцахгүй уулзахгүй аягүй утсан. За найз нөхд байж магадгүй маш хэрэгтэй. Тэгэхээр найзтай цааш гарч ирсэн. Тэгээд High Priestess яг нэг сахиус нөлөөтэй тий. Тэгээд энэ хүн таар ингээд ерөнхийдөө тустай байж ингээд сурах зүйлсүүд аягүй байсан гэх юм уу? Тийм энэ харилцаанд нэг нэгнээсээ тусдаа ингээд замаа хөөгөөд тэгээд өөрөө өөрсдийнхөө замаар өөрөө өөрсдийнхоороо ингээд сурах хэрэгтэй зүйлсүүд байсан. Тэгээд ерөнхийдөө тэрийг ингээд юу яцсан сурцсан болов гэж бол харагдаж байна. Сурч явж байгаа ч юм уу бас ингээ хараахан сурсан гэхэд бол хэцүү яа гэх юм бол яг голын нэр болохоор Devil болон Hermit одоо энэ ч үзэр бүр орж гарсныг Devil-тэй гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо өмнөх ингээд итгэл одоо муу зуршлууд тий за юунууд яж болно өмнөх одоо юм токсик харилцаанууд зя токсик зан чанарууд тий хүнийг одоо ингэж өсөг чөөхчөөс ингээд татдаг тиймэрхүү зүйлсүүд тэгээд тэр зүйлсдэг ер нь нэлээ ингээд тэмцэж байгаа юм нэрийг харагдаж байна. Тэгээд ер нь нэлээ одоо ингээд дотроо ингээд ганцаардж байгаа ганцаардлын нэр бас аюул харагдаж байна. За Tour Magician Two Wands World. За тэгэхээр юу байна нөө? Имэн. За тэгэхээр тэгээд гол хоёр карт ингээд ер нь бол жоохон одоохондоо харилцаагүй байгаа хүмүүс юм шиг байна. Энэ хоёр болохоор аюул жилхэн одоод тийм ер нь бол энэ харилцаанд одоо ирээдүй байхгүй гэж бодож байгаа байдал бол харагдтiin. За тэгээд уг нь ингээд тоор бол ингээд би биендээ сэтгэлтэй хайртай тийм сүнсний холбоотой гэх юм уу? Сүнсний холбоотой. Гэхдээ яг энэ одоо дэлхий дээр ч юм уу тий ихтэй хин ертөнцид одоогийн байдал юм уу би бинтээ ерөөсөө уулзахгүй байгаа. Тэгээ ирээдүйч бараг байхгүй бах туу гэд ингээ бодцсон тий. За тэгээд одоо юу гэдэг нь уулзаагүй амар утсан юм чи одоо тэгээд дахиад уулзсан ч гэж юу байх вэ гэж бодсон ч юм тий. За иймэрхүү нэр харагдаж байна. Тэгсэн мэт л ингээ нэгэндээ аягүй ингээ дуртай байгаад байгаа. Нэгнийг аягүй их ингээ хайрлаад байгаа. Болдог бол ингээл одоо ч чод ингээ уулзчмаар байгаад байгаа. Тэгтэл ингээд за гэд ингээд байгаад байгаа. Тэгээ бус ингээ жоохон ингээ хүлээгээ төвчээрч ингээ жоохон хүлээгээд байгаа ч юм уу. Тэгээд ингээд энэ харилцаа ингээд 3 дахь хүчин зүйлсүүд бас аягүй
одоо нөлөөлж ийн ерөнхийдөө өссөн төрсөн орчин сүнсний одоо юмнууд ч юм уу тий сүнслэг ер нь таны ингээд сүнсний хөгжилд маш юм хэрэгтэй харилцаа байна. Ер нь бол энэ харилцаа нэгнээсээ маш их зүйл сурах, суралцах тийм ийм зүйлсүүд маш ихтэй юм харилцаа. Тэгээд тантай ингээд ярилцаж чадахгүй болохоор ерөнхийдөө энэ харилцааны талаар, энэ хүний талаар найз нөхдөд аягүй их яриад ингэсэн байхгүй, тэгсэн байхгүй юу? Одоо би ингээ яах вэ гээл тэг хүмүүсээс аягүй их ингээ зөвлөгөө авч байгаа. Тэгээ ингээд төлөвлөе гэхээр ингээд одоо ингээд төлөвлөж болохгүй ч байгаа юм шиг. Гэхдээ энэ нь болохоор ингээд болохгүй биш. Зүгээр л ингээд энэ хүний ингээд юу гэх юм ер нь жоохон залхууч гэдэг юм уу эсвэл юм одоо айцтайгаа нүүрдүүлдэг байгаа ч юм уу тийм. Тийм энэ яргалагдаж байна. Тэгээд юуны хувьд болохоор хосуудын хувьд болохоор бас яг ялгаагүй энэ хүн ингээд таныг харж авдаг, шохорхож авдаг. Тэгээд дундын найзууд ихтэй гэж болно. Тэгээд энэ хүн ингээд ерөөсөө л ингээд одоо хүн яг нэг тэр хүнийг ингээд орон зай ингээд нөхөж чаддгүй хүн гэж байдаг ч тийм яг тэрэн шиг гэх юм уу маш олон хүнтэй уулзаж үзлээ, ярьж үзлээ, холбоод байж үзлээ. Тэгтэл ягаад ч юм бэ яг нэг тэр хүн рүү л гэдэг ч юм тий. Амьдрал хоёрыг яаж салгасан, яаж ч ингээд хоёрын харилцаа ингээд юу болсон тий. Янз бүрийн зүйлсүүд болж исэн. Сэтгэл зүрх тэр хүн рүү гэдэг. Ер нь жоохон тиймэрхүү харилцаа байна. За нэг тиймэрхүү байна. Тэгээд энэ хүн бол ингээд тань сэтгэлтэй хайртай. Тэгээ ерөнхийдөө энэ хүний хувьд болохоор аюу их юм да зүүн савин өндөртэй хүн байх юм уу? За. Potential гинэ. Little cake can open the have storing. За тэгээ энэ харилцаанд бол ерөнхийдөө ингээд энэ хүнтэй хоёр ингээд харилцаагаа үргэлжлүүлснээрээ бүр ингээд өөрөө өөртөөхөө ингээд хүн яг нэг ингээд за одоо ийм амьдрал гаргах байсан бол энэ хүнтэй уулзаад яваад ингээд ойлголцснороо бүр ийм том болох ч юм уу тий. Ийм одоо потенциалтай харилцаа байна. Тийм тэгээд энэ хүнтэй ингээд уулзчих юм бол ерөнхийдөө ингээд харилцаа ч ингээд амар урт ингээд одоо яг энэ одоо шүлжсэн урт ус шиг ингээд их зүйлийг бүтээхээр энэ харилцаа байна. Тэгээд бүр яг ингээд баг ингээд насан туршдаа ингээд холбоотой байх те ийм хүн чинь бол юм байна. World card гарч ирсэн. World card. Энэ хүнтэй утарснараа сүнсний хөвчл чинь маш одоо хурцсахаар байна. Одоо зарим хүнтэй ингээд байхаар ингээд ерөнхийдөө хүн их хөгждөггүй шүү дээ. Тэгээ зарим харилцаанд болохоор хүн маш хурд ингээд хөгжчихдөг. Ер нь энэ хүнтэйгээ уулзах юм бол яг тэгж хөгжөхөр юм. Одоо 5 жилд ойлгох байсан юмыг зүгээр 1 жилийн дотор ойлгох ч юм уу тий. 1 жилд ойлгох байсан юмаа зүгээр л баг 1 өдрийн дотор ойлгочих ч юм уу тий. Баг тийм хэмжээний одоо юм харилцаа байна. Тийм тэгээд өөрийнхөө одоо ингээд вид тийм өөрийнхөө үн цэнийг мэд тэгээд өөрөө одоо өөрийнх чинь дутуу үнэлдэг газар ингээд бити бай гэж бас ингээд хэлж байна. Тийм байна. За болохоор энд таныг илэрхийлэх үзэр энд болохоор нөгөөний чинь тий бодооны чинь илэрхийлэх үзэр энд болохоор хоёрын дуны харилцааг илэрхийлэх үзэр. Тэгээд хайр сэтгэлийн хүмүүсийн хувьд болохоор энэ хүн чинь намайг тоохгүй дээ гэдэг агай их бодоод байгаа л харагдаж байна бас. Тийм болохоор зүгээр ингээд юу яагаад үзээрэй тий харилцаад үзээрэй гэж бас зөвлөмөр байна. За таны хувьд болохоор Phoenix буюу юу байна? Галчууны өдөр гарч ирсэн. За нөгөө нэг үед Chaser гинэ. Нөгөөний үед болохоор
ер нь жоохон энэ харилцаан дээр жоохон нэлээд айгаад байгаа байдалтай бас харагддаг. За дундын энерги харъя. За тэгээд дундын энерги болохоор ерөөсөө ингээд хоёр талд ерөнхийдөө ингээд сурах зүйлээс сураал тий. Тэгээд нэгнийгээ ингээд уулзах төгс цаг хугацаанд бүрдгийг ерөнхийдөө хүлээж байгаа. Энэ бүгдийн ардал ерөнхийдөө сахиулнуудын хамгаалалтаа бас маш ихтэй байгаад байгаа энэ харилцаа байна. За тэгээд таны хувьд болохоор ер нь нэлээд одоо өөр дээрээ ажиллаж байгаа тий. Өөрийгөө дахин шинжилж байгаа, би хэн бэ гэдгийг дахин тодорхойлж байгаа. Би өөрөө цаашдаа юу одоо суурь болгож явах юм, миний өөрөө амьдралаас одоо юугаа явуулах, юугаа авч үлдэхийн гэд тий. Өөрөө дахин шинжилж байгаа, дахин одоо энэ майндсеттэй ерөнхийдөө тохируулж байгаа юм байдалтай байна. За нөгөө хүний хувьд болохоор энэ харилцаанд болохоор танаас бас жоохон хитрхи хамааралтай болсон байгаа энэ нэрийг бас ингээ харагдаж байна. Тэгээд өмнө нь ингээд тойрын харилцаанд юу гэдэг нь салсан ч юм уу тиймэрхүү зүйлсүүд болж исэн бол тэр шархан жоохон эдгэж амжаагүй амд амжаагүй эдгэж амжаагүй тэгээ тэрнээсээ болоод дахиад ингээд юу шархлах үедээ тэр гэсэн айц мэт бас жоохон энэ үед бол бас байна. Тэгээд яг ингээд дундын энерги болохоор яг ингээд тэг яг энэ төгс цаг хугацаанд ингээд уулзах гад ингээд байж байгаа. Эминэр байна. Тэгээд ойрын үед болохоор энэ хүнтэй холбоотой зүүдмүүд аягүй зүүдэлсэн хүмүүс яж магадгүй зүүд ч юм уу эсвэл ингээд та хоёрын өнгөрсний дурсамжуудыг сануулгах тийм одоо ертөнцийн янз бүрийн юм тохионуудтай аягүй ихэд гарч ирээд исэн байж магадгүй харагдаж байна. За тэрүүд тэгжсэн бол одоо тэр чинь бол зөв тохиол гэсэн үг юм. Энийг илэрхийлэх үү? Би ингээд чамд ингээд өөрийгөө одоо бүрэн дүүрэн одоо чамтай ингээд хамт яг ингээд юу л та одоо энэ devil-тэй энэ одоо зүтгэрийн энэ хөдөлгөөн болохоор бас ингээд одоо орчин үед аягүй их яригддаг болчихсон. Self sabotage гэдэг тий. Sabotage гэдэг. За тэрний болохоор юу гэдэг юм бэ гэхлээр ингээд бүх юм ингээд зүгээр хат чинь нөгөө хүн манад дургах та намайг тоохгүй бах та гэж бодоод тахыг ерөнхийдөө хэлдэг заяа. Тийм тэгээд ингээр ч гэсэн тий ерөөсөө ингээд өөрийгөө ингээд тий үнэлтэй өөрийгөө хүртэх ёстой гэж бод тэгээд өөрийнхөө потенциал руу явмаа гэдэг гэсэн ингээд хөдөлгөд гараад ирсэн чи энэ хүн болохоор ингээд тийм таны хувьд болохоор тий ингээд өөрийгөө ингээд энэ хүнд хитрхи ингээд энэ хүн надад гоёдон нэдэр гэсэн юм бодол байдаг ч тий тэгж бодож байгаа юм байна. За нөгөө нэг ч за тэгээд би болохоор өмнө нь ингээд хэнийг ч одоо ийм одоо хүчтэйгээр ингэж мэдэрч байгаагүй гинэ одоо сүнсний албанууд бол ерөнхийдөө ингэж идэг амар ярихтэй ер нь жоохон ингээд за ингээд болчих гэхээр ингээд болигддгүү тэг ингээд уулзахгүй байгаад ингээд болчихж байгаа юм уу гэхлээр тэгээд бүр ингээд зүуд мүтэнд орж ирээд байдаг ч юм уу тийм тийм байдаг. Тэг нөгөө нэг ч болохоор таны айгу ингээл зүуд мөд айгу нэг нь ингээд айгу зүнс цамтай таалмалтай айгу зүуд мөд айгу зүн мэдрэгдэлтэй ингээд явж байгаа бол харагдаж байна. Тэгэхээр дундын энерги энэ харъя. За дундын энерги нь болохоор би одоо ингээд юу сэтгэл санааны хувьд жоохон докторгүй байна гэдэг ингээд хоёр тал нь тэрнээсээ болоод ингээд жоохон хаахаад байгаа юм байна л та. Тийм юус одоо би ингээд жоохон боломжгүй байгаа тайна цаг хугацаа хэрэгтэй байна тий жоохон хүлээгээрээ гэсэн байдалтай тий би ингээд цаг хугацаа ингээд болоод ингээд бүх зүйл ингээд доктортой болсны дараа ингээд болох байхаа гэсэн ч юм уу иймэрхүү байдалтай байна. За ингээд ерөөхдөө ингээд уншлага дууслаа. Тэгээ та нарт маань хэрвээ уншлага маань таалагдсан бол гоё комент үлдээгээрэй. Ийм гоё heart balloon ч юм уу тий за эсвэл ийм гоё шар зурагч байт юм уу. За иймэрхүү гоё эможинууд үлдээж болно. Тэгээ та нартаа Валентина гоё тэмдэглээрээ. Тэгээд гоё хайртай үндэ тий энэ гоё Валентины өдрөөс өмнө ч юм уу. Тэгээ Валентинаар ч юм уу гоё хайртай гэдгийг илэрхийлээд тийм одоо гадаа цаг хугацаа иймэрхүү байгаа үед нэгэндээ гоё хангалаад юм байгаарэ гэж бол хэлмээр байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа. Баяртай.